Өнөөдөр энэ бэлбад юу болоод өнгөрөв? Хамтдаа харцгаая. I'm back, you're back, he's back, she's back. King Tower 143-1 Last to Cats ч гэсэн back. Яг одоо босс үсээ засуул. Ой. Пистач. Ривс, Лука, Леброн байхгүй өнөөдөр Брони Джеймс тоглолтыг гартаа авсан. Kobe! Шээ өнөөдөр 28 минутанд 25 оноо авч хожлоож 2 дахь MVP-гээ чалаасууллаа. Брукс өнөөдөр KD-г үдж байгаа өстө жинхэнэ шал арчт юм да. That he suffered in late February, had to have surgery. Oh my goodness! Here's Durant, down goes Brooks, and Durant sticks it. Amen Thompson ч гэсэн өнөөдөр сайн тоглож Rockets Suns-ыг буулгаж авсан. Tad Warriors-ийн өмсгөл, Tad Kings-ийн өмсгөл what the fuck is going on? За тэр ч яг Curry эргэж ирсэн. Гэхдээ Manu-ыг яг яах гэж юу эргэж ирснийг нь бол ёстой мэдх юм алга. Өнөөдөр ямартач Warriors Kings-ыг буулгаж авсан. Cooper Flag жинхэнэ Rookie of the Year-ыг авах нь тодорхой боллоо доо. Тэгтээ нөгөө талд нь бас яах гэдэг нь мэддэггүй Clippers хожсоор л Kawhi маш сайн тоглосон хэвээрээ. Celtics KD эзгүүдтэй боломжийг ашиглаж шүү. Jaylen Brown энэ үлрэл All NBA 1-2. Өнөөдөр тэд Hornets-ыг хожсон. Concunable George Rookie of the Year найздаа бэлгэлгээр шийдсэн айтал тоглож ин доо. Энэ Miami Heat play-инд яахаараа юм дуртай байдаг байна. Bamba mentality-гийн шидэт харс аваач ойрцтой ажиллагаа муутай байна да. Өнөөдөр үлрэлийн 2 дахь барилгачин цолыг хүртлээ. Jeremiah Fierce гэж энэ залуу өнөөдөр 40 оноо авч галзуурсан. Тэгээд ойлгомжтой өнөөдрийн шидтэн цолыг хүртлээ. Тэгтээ эсрэг баг нь утаа нэшн байсан л да. Anthony Edwards тоглоогүй үед тэд өнөөдөр Pacers-ыг буулгаж авсан. Дансандах мөнгө чинь багтаж ядаа Donovan Mitchell-ийн данс руу донё шийж болно шүү.